Энэ функцийн график яадаг гэнэ үү? Тэр цэгийг дайрах баг хэвтэй асимптд нь хэвтэй асимпт гэж юу хэлээд байгаа вэ? Мэдгүй. Юу яриад байгаа юм бэ? За одоо жишээлх юм бол y тэнцүү 1-ийг хуваах 1 гэдэг функцийн график яаж зурагддаг? Ийм юм болдог тийм үү? Энэ бол жишээлх юм бол энэ хэвтэй дэглэр өрөөсөө хизээж хүрхгүй гэрнэ байнга яах вэ? Ойрт нь ийшээж адилхан тийм. Тэгээ энэ бол юу гэсэн үг вэ? Хэвтэй асимпт гэсэн үг. Энэ болохоор яасан бэ? Энэ чинь ийш ингээ ойртол байна. Тэгтээ хизээж хүрхгүй. Ийш ойртол хизээж хүрхгүй. Энэ нь бол юу ах нь вэ? Босоо асимпт. Бид нар их сургуульд орох юм бол бүр ийм үзэн заяа. Ингээ нэг ийм шолооноор ингээ ойртол байдаг ийм функц. Ингээ ойртол хүрхгүй. За би хүрчихлээ шүү дээ. Ингэсэн байх юм налуу асимпт гэж байна. Одоо 10 жил бол налуу асимптын тухай үзэхгүй. Одоо ингээ ойртол тэрхнээ хүрдгүй юм байл асимпт гэдэг байгаа юм шүү тийм үү? За тэгээ 10 жил бол босоо асимпт гэж юм үзэх юм байна. Хэвтэй асимпт гэж юм үзэх юм байна л гэсэн. За тэгээд энэ функцийн графикийн цэгийг дайрахаар хэвтэй асимпт нь юу гэнэ? Хасах дөрөв юм байна тийм үү? Тэгвэл босоо асимптыг нь ол гэдэг байгаа байхгүй юу? Босоо асимптыг нь ол. За тэгэхээр ингээ ямар ч энэ цэгийг дайрдаг гэдгээ бүгдээр бичье. Энэ цэгийг дайрдаг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэмэх нь 1 хуваах нь 4 дээр нэмэх нь b тэнцүү хэд вэ? 2 гэсэн үг тийм. За энийг нийш нь орлоо үржүүлээд бичих юм бол юу болж байна вэ? 4c дээр нэмэх нь 1 тэнцүү 2b дээр нэмэх нь 8. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр 2b гэдэг бол 4c-гээс хасах нь 7 юу тийм. За нэг ийм гадчихлаа. За нэг дараад нь ашиглана. Нэг одоо ашиглахгүй. За босоо асимпт гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр юу вэ? Тодорхойлогдох мөч гэсэн үг тийм үү? Тодорхойлогдох мөч. Ер нь бол эндээс харах юм бол босоо асимпт бол юу авах вэ гэхээр x тэнцүү хасах b гэдэг ийм шулуун багс таахгүй юу? Тэгээ одоо бид нар ямар нэгэн байдлаар b-г нь яах хэрэгтэй гэсэн үг. Олох ёстой. Ойлгомжтой. За. B-г олох ёстой. B хэд юм бэ гэдгийг олох ёстой юм байна. За бас нэг биднэрт мэдэгдэж байгаа юм бол энэ функцийн хэвтэй асимпт нь юу вэ? 4 гэж байгаа байхгүй юу? Хэвтэй асимпт нь 4. Өөрөөр хэлэх юм бол энэ функц хизээч 4 суулгах авахгүй гэсэн үг юм байна те. Графикын зурх юм бол ингээл 4 рүү ойртол байж тэл гэсэн үг байна шүү дээ. Тэрийг бүр нөгөө талаас нь тайлбарлах юм бол манай энэ функцийн утгын мөч нь болохоор хас хязгааргүйгээс 4 хүртэл 4-өөс юу вэ? Нэмэх хязгааргүй. За өөрөөр хэлэх юм бол 4-тэй юу гэсэн үг вэ? Тэнцэхгүй гэсэн үг юм байна шүү дээ. 4-тэй тэнцэхгүй гэсэн үг. За тэгэнгүүтээ одоо яач? Энэний юу вэ? 3 функцийг олчих. 3 функцийг нь олохын тулд за эндээс бичье. X тэнцүү CY нэмэх нь 1 хуваах нь Y дээр нэмэх нь B гэсэн үг үү? За эндээс ийш нь оруулаад бичихээр юу болж байна вэ? X Y дээр нэмэх нь BX тэнцүү CY дээр нэмэх нь 1. За X дээрнүүдээ нэг тийш нь оруулаад Y дээрнүүдээ ийш нь оруулчих юм бол Y-ийг үржих нь X-ээс хасах нь C. Энэ ийш орохоор юу болж байна вэ? 1-ээс хасах нь BX боллоо. За тэгээ Y тэнцүү юу вэ? 1-ээс хасах нь BX-ийг хуваах нь X-ээс хасах нь C бол. Мөн үү? Ойлгомжтой тий? За эндээс би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр манай функцийн өгцөн функцийн утгын мөж нь ийм байгаа даа. Мөн үү? Энэ функцийн тодорхойлогдох мөж нь юу вэ? Ийм байгаа даа тийм үү? Манай функцийн утгын мөж энэ функцийн манай функцийн утгын мөж энэ функцийн юутай тэнцэж явах хэрэгтэй. Тодорхойлогдох мөжтэй тэнцэж явах хэрэгтэй. Эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр C нь хэд гэж гарч ирэх нь 4 гэж гарч ирчих واخгүй. Тэгээд н олсон 4 гэдэг юм аа энэ тавчраа оруулчихгоот юу нь гадрах вэ? B нь гадна тий. B хэд гэж гарч ирж байна? 9
гэдгээс B тэнцүү 2-9 гэж гарч ирлээ. Бид нэр B-г олох гэдэг шүү тийм үү? Тэгээ яг B гэж биш юм байна. Тэгээ манай босоо асемт юу болж таарав? Хасах 2-9. Мөн үү? Нуртлагс тэмдэгтэй байгаа шүү дээ. Тэгээ хасах 2-9 байна гэх л гарч. За ойлгож байна уу? Бид нэг функцийн графикийн ургалтаар бол бүр амархан олж болно. Графикийн ургалтаа сайн мэдж байгаа хүмүүс бол шууд чэйж ирж унших бодчихвол. За ямар ч ингэ тайлбарлчих. За тэгээд юу яа заяа. Энэ чинь 420 те. 421 22-ууд амархан. Саяны бодвол 473 шүү заяа. Одоо хэд дээр явж байна? Тус 23 тус 73 тус юм уу?